За тэгэхээр таны хувьд одоо энэ хаврын чуулганд ямар хуулиудыг өргөн харуулж байна, бас иргэдээс саналууд ирж байна уу? За ерөнхийдөө яг зүгээр өргөн баригдсан хуулийн төслүүд дээр бол тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажил хэсэгт ажиллаж байна. Төрийн өмчийн одоо багц 2 хууль байгаа. Энэ дээр бас ажил хэсэгт ялангуяа яг төрийн болон орон нутгийн эмчит компани засаглалыг одоо асуудалтай холбоотой хууль тогтоомжийг сайжруулах руу илүү төлөхөө одоо ажиллаж байна өргөн барьсан хуулийн төслийн хувьд. За дээрэс нь яг хууль зүйн байнгоор улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан хүний эрхийн одоо зөрчилтэй хууль тогтоомжийн санал дүгнэлт боловсруулах энэ ажлын хэсэг байгаа. Эдийн засгийн хэрэгчлөөний хуулийн ажил хэсэгт ингээд ажиллаж явж байгаа. За зүгээр хуулийн төсөл санаачилж байгаагийн хувьд бол нэгдүгээрт бол энэ байрны одоо залилан гэдэг юм уу байр захиалаад бас давхар захиалгын гэрээнүүдийг одоо бас аж ахуй нэгжүүд маань авдаг. Ингэж одоо тодорхой хэмжээний мөнгө усгаж иргэдийг бас давхарч хэрэгтүүлж за эргээд одоо бас асуудал үүсгэх шүүхтэд авч гэдэг юм уу маш олон ингээ практик дээр үзэгдлүүд байгаа. Энэ дээр бас ямар шийдэл байж болох вэ гэдээ бас иргэний хууль болон одоо улсын мөртгөлийн хуулийн холбогдох өөрчлөлтүүд дээр одоо ажиллаж байна. За дээрэс нь одоо энэ худал мэдээллийг одоо цахим орчинд гэж ярих уу эсвэл олон нийтийн сүлжээнд түгээгдэж байгаа. За дээрэс нь энэ худал мэдээлэл гэдгийн цаана зөвхөн одоо юу гэдэг хүний нэр төр алдруундаас гадна худал мэдээлэл тарааж бас энэ залилан хийгээд байна. Өөрөөр хэлэх юм бол худал мэдээлэл тарааж бараа бүтээгдэхүүнүүд зарж байна. Худал мэдээлэл одоо бараа бүтээгдэхүүний чанар одоо эрхийн болон эд төрөнгийн асуудлаар дандаа ерөнхий шин чанараас нь худал мэдээлэл өгж бас одоо ийм цахим худалдаа гэдэг юм уу ийм цахим орчинд худалдаанууд хийж байна. Энэ дээр холбоотой бас яг үсэх үр дагавруудыг бас сэргийлье гэсэн ийм одоо яг хоёр хуулийн төсөл дээр яг сүүлийн 10 хоног сууж байна да. За яг зүгээр яг бэлэн болох тал руугаа орж байгааг бол нөгөө бүгд найрамдах Монгол Ард улсын үед батлагдсан нэг хуулийг хүчингү болгох асуудал байгаа. Шүүх юмс журмаар өр барагдуулах хууль зэрэг бас одоо яг засгийн газарт бол өргөн барихад бэлдээд байгаа юм хуулиуд бол байгаад байгаа. Гэхдээ яг голцоо сүүлийн хоёр асуудал руугаа жоох илүү төлөхөө сууж байна. Төрийн өмчийн компаниудыг хөгжлөх асуудал дээр та юу нэг эрчим хүчний цахилгаан станцуудыг хөгжлөх дээр та юу нэг өөрийн байр суурь чинь ямар байгаа вэ? Яг уу юм байна. Ер нь энэ хөгжлөхөөс өмнө нөгөө бэлэн байдлын үнэлгээ гэж байдаг. Бэлэн байдлыг одоо шилжүүлэх буюу яг энэ хөгжлөх одоо цаг хугацаа орон зай мөн үү гэдэг дээр бидэд маш том одоо шийдвэрүүд гаргах хэрэгтэй. Ер нь бол хөгжлөх хэрэгтэй. Гэхдээ ашиг алдагдлын үед одоо сайнгүй байгаа эсвэл засаглалын үе сайжруулж чадаагүй хөгжлөн гэдэг бол тухайн компаниг өнгөрүүлж тодорхой этгээдүүд авах ийм эрсдлийг л бүрдүүлдэг. Тэгэхээр бид чинь бас зах зээлийн одоо багтаамжаа бас бодох хэрэгтэй. Яг 30-40 компаниг бол хөгжлөн гэдэг бол бас дэг дор шийдэх энэ бол одоо боломжгүй байгаа. Үүн дотроос яг зах зээл сонирхох болон ерөн зүгээр жишг болгож одоо явах хэрэгтэй ийм хэд хэдэн одоо компаниудыг аль нь вэ гэдгийг одоо яг шинжилгээ ухааны үндэстэй буюу за засаглал талаас бэлэн байна уу? Эдийн засаг санхүү талаас ямар хуудаа байдалтай байна. Энэ хөгжлийг хийхэд бол тодорхой хэмжээний аудит оруулж санхүүгийн байдлыг үнэлж хийж эд төрөнгийн одоо бас зах зээл дээр хэр үн хөрөх гэдэг юм уу ийм зүйлүүдийг бодно. За хоёрдугаарт яг зүгээр бид хувьчлах шиг амрах юм байхгүй гэж одоо бас нэг талтай байгуул зах зээлийн багтаамж байгаа. Хоёрдугаарт хувьцсны дараа яах вэ гэдэг асуудал. Энэ асуудлыг хууль эрх зүйн орчноор бүрдүүлээгүй ээжиж хувьчилчдэг нөгөө компаниг зориул дээр нь ажиллуулж чаддаг нөгөө компани буюу магадгүй одоо эрчим хүчний компани гэдэг бол нийтийн одоо эрх ашиг зан эргэж идэг асуудал байхгүй. Тэгэхээр энэ одоо асуудал үйлчлэгийг хүргэж чадахгүй ч юм уу асуудал байвал хувьцсны дараах яах вэ гэдэг бас хууль эрх зүйн орчноор тодорхой. Ямар үед хувьчлал буцах ёстой, ямар үед тэр компани одоо үйл ажиллагаа одоо асуудал яригдах уу, өрсөлдөөний үйл тогтоомжийг сайжруулах ёстой. Тэгэхээр манад ерөнхийдөө нөгөө 90 оноос хойш зах зээлийн нийгэм шилжснээс хойш яг энэ суур хуулиуд ерөөсөө өөрчлөг байхгүй. Төрийн өмчийн хууль байдгаараа байж байгаа. Өмч өвчлийг урд нь 5-6 удаа улсын хурлын тогтоол орж ирсэн ерөөсөө амжилттай хэрэгжүүлж чадаагүй. Гих зэрэг юмнууд байна. За дээрэс нь яг одоо ерөн зүгээр хувьчлаг гэхээс илүүтэй олон нийтийн болох асуудал байгаа. Энэ олон нийтийн болох буюу энэ mixed ownership гэж ярьдаг. Хит бас төрийн байгаад ахаар бас болдгоо, хувийн хвшилт өгчгөр бас болдгоо. Тэгэхээр эдгүүрийн холимог хэлбэртээс гадна иргэд бас тэр хувьцааг нь авч ногдлааших буюу тэр баялгаас уртдаг болцоотой ийм хөлбөрүүдийг бидэд оруулж ирэх ёстой. Тэгээд энэний цаана одоо бас яг зөв хууль эрх зүйн орчноо хийжүүл бас олон нийтийн болгохын концепц явна. За олон нийтийн болгоч төрүүчээсээ бас асуудлууд байгаа шүү дээ. Эрдэнэс 5/1072 амилдаггүй. За энэ одоо яг ингээ харахаар яг энгийн хувьцаа мөн үү биш үү гэдэг дээр бас эргэлзээтэй байгаа. Давуу эрхийн хувьцаа шиг байж байгаа байхгүй.
нас урсан хүний ар гэрч хилжихгүй байгаа. За ингээд нас урсан хүмүүсүүдийн хувьцаа яах вэ хөөгдөг. Ингээд бүх юм тодорхойг. Энэ дараагийн 2 дахь зах зээл дээр арилжигддаггүй байгаа ч гэдэг юм уу. Маш олон одоо бид эдийн олон нийтийн болох процесс төр ерөөсөө ингээд шийдлүүдийг гүйцээж чадаагүй ингээд ерөнхий байдлаар орхисон маш олон юмнуудыг хууль эрх зүйн орчинд тодорхой болгож иж явахгүй бол ийм тодорхойгүй юм дээр одоо нэг тийм бас ярихад их хэцүү. Тэгээ би бол яг аливаа зүйлүүдийг бол олон нийтийн болгох төр одоо бизнесийн баг оролцох юм дээр бол зарчмын хувьд дэмждэг гэхдээ бид өөрсдөө эхлээд бэлэн болох хэрэгтэй. Энийг маш хурдтай хийх хэрэгтэй. Цагаалтлаг. Эрчим хүчний хувьд бол одоо дүн өвлийн бүтэнд нийслэл даяараа одоо тог хязгаарласан нөхцөл байдалтай шүү дээ. Тэгэхээр ер нь энэ эрчим хүчний салбарыг хөгжүүлэхийн тулд одоо ер нь яг ямар арга хэмжээ авах вэ? Ер нь салбарын сайд болоод энэ эрчим хүчний реформ ярьжсэн сайд нар ер нь хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. За тэгэл үе ерөөсөө нэг айдас давтаад энэ салбарт төв засгийн газар илүү их дамга бүрэн эрхэн төвлөрж ирсэн учраас асуудал одоо яг энэ төвшөндөө шийдэгдсэн үл дээ. Орон нутаг оролцох болцоогүй байдаг. Хувь хвшил оролцъё сонирхъя гэхээр үн терапийн бодлогоор боочод байдаг, зөвшөөрлөөр боочод байдаг. Тэгэхээр энэ асуудлууд ерөөсөө шийдэгдээгүй. Яг зүгээр цахилгаан эрчим хүчний үед бас бөөрөлжүүд бас нэг орж иж нийслэл бас хамтарч бас энэ дээр нэг оролцож иж үндэ хэлэхэд одоо тодорхой хэмжээнд нэг одоо бас амьд хийгээд явж байна. Ерөн зүгээр одоо энэ эрчим хүчний асуудал чи 2-оос 3 жилийн өмнө л одоо яг одоо улаасцсан дээд одоо тий хүчин чадлаараа ажиллаж байгаа шүү. Нэг өдөр л энэ нөхцөлөөлөлд үүснэ гэдэг зүйлийг ерөөсөө ярьж ирсэн. За та хэд маань санаж байгаа бол Улаанбаатар хот бас энэ Улаанбаатар хотын бүсийн хөгжлийг ярьж байхад ерөн зүгээр нийслэлийн удирдлагуудын зүгээс тухайн үед энэ эрчим хүчний салбар дээр бэлэн байдал шилжээ. Бэлэн байдал шилжинэ гэдэг энэний нөгөө техник засвар тоног төхөөрөмжийн асуудлыг маш шуурхай шийдэх ёстой байна. Энэ одоо үүсэж байгаа одоо асуудлуудыг тий нэмэлт их усруудыг барих асуудлуудыг засгийн газар одоо бодлого тодорхой болгоод хөрөнгө оруулагчтай яриа хэлцээрээ хийгээд хийх асуудал байна. За би одоо хамгийн шулуухан хэлмээр нь ерөн зүгээр яг сэргээгдэх эрчим хүч гэдэг ногоон эрчим хүчний их усрууд ярьдаг болж манай сэргээгдэх эрчим хүчний хуулиар одоо 9 гэрээ байгаа. 9 гэрээнээс гадна 30-аад гэрээ маргаантай байгаа. Өөрөөр хэлэх юм бол ийм өндөр тарифаар сэргээгдэх эрчим хүчнийг одоо төвийн эрчим хүчинд нийлүүлнэ гэсэн байгаа. За дээрээс нь эдгээр одоо сэргээгдэх эрчим хүчний төслүүд нь дандаа ашиггүй цагт буюу эрчим хүчний яг тийм оргил ачааллын цагт дэмждэггүй өдрийн цагаар буюу эрчим хүчний хэрэглээ маш багатай багт нийлүүлдэг учраас ерөөсөө энэ системийг бас үндсэндээ баглаад зогсооцсон. Энийг одоо бодиттой ярих хэрэгтэй. Энэ дээр бүх юмудаа одоо маргаан энэ асуудлуудаа яг гэрээ хэлцээрийн зарчмаар нь шийдээд дараагийн асуудлаа ярихгүй бол энэ одоо хэрэглэгчид бас хэрэглээгүй эрчим хүчнэн дээр суур урамж 5,000 жилийн ингээд төлж байгаа шүү дээ. Гих зэрэг одоо эрчим хүчний асуудал дээр ингээд мэдсэн ч мэдээгүй юм шиг ингээд эсвэлтгүүнүүд гаргаад байгаа учраас ийм одоо байдалд хүрч байна. Хоёрдугаарт яг зүгээр цаашдаа ерөн зүгээр яг эрчим хүчний салбар дээр тархамал их усруудын асуудал буюу одоо өрх айл бүр одоо бас эрчим хүч үйлдвэрлэж болох тэр техникийн шийдэл энэ нөхцөл байдлуудыг бид маш тодорхой болгоод явах хэрэгтэй. Энд дээр ч гэсэн улсын хурлын дараа нэг чөлөөлөйгээд бас нэг аян хэрэгжүүлээд байна. За тэгээд л ерөөсөө цэвэр болоод яг үн терапийн зохицуултыг ямар үе шаттайгаар шилжүүлэх юм. Гэхдээ нэг дор ерөөсөө хийж болохгүй. Энийг үе шаттайгаар за тэдөө нэмэгдүүлнэ эрхжил. За эрхжил одоо үн терапи инфляцтай хоёрдуулаад тэдөө үгээд ийм тодорхой болгочвол энэ дээр орж ирэх хөрөнгө оруулагчид маань бас ойлгомжтой болно. Яг өнөөдрийн нөхцөл байдал дээр бол 4 центээр үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг 9 центээр үйлдвэрлэж байгаа 8-аас 9 центээр үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг 4 центээр хэрэглэж байгаа учраас бидэд бас энэний зөрүү өгдөг зүйлээс чинь болоод энэ секторт хөрөнгө оруулалт үндсэндээ байхгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр бидэд бол энийг л одоо бас маш тодорхой ойлгомжтой болгомоор байна. За сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд бас маш эрчимтэй явуулмаар байна. Дандаа ингэж гацж гин, саадж гин. Ийм зүйлүүд л одоо байна да. Тэгээд ер нь цаашдаа бас энэ дээр одоо илүү их одоо төр хувьчлал оролцох төр болцоог илэн данлгүй нээлттэй хийхгүй бол ингээд бүх зүйлүүдийг төр хийнэ гэд ингээд байдаг. Дандаа айцаасаа хөлөвлөцсөн. Хаанаас ч одоо байгаад байгаа нэг л хадны мангаа яриад идэв шүү дээ ерөөсөө. За тэгээд дээрээс нь сүүлийн үн сэтгэхгүй байна. Энэ одоо эрчим хүчний том мега төслүүдийг ерөнхийдөө тэрнийх эннийх бүлэглэл авлаа гэдэг, тэр баяжлаа, энэ баяжлаа гэдэг энэ хандлага бас явж байна. Тэгэхээр магадгүй энэ эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудыг хувьцаат компани байх шаардлагыг тавьчих хэрэгтэй. Бүгд олон нийтийн байх. Тэгээ ийм байдлаараа ингээд явахгүй бол ерөн зүгээр одоо за нэг төсөл хэрэгжүүлэхээр одоо тэр хэрэгжүүлчлээ пүүпа энэ ингээ явдггүй ч гэдэг юм уу. За дээрэс нь
энэ шудраг өрс өрсөлдөөн эднэрийн хоорондох бас илтаалт өрсөлдөөнөөс болоод энэ сектор үндсэндээ ийм л байдалтай байна шүү дээ. 70-аад жил одоо энэ станцуудыг одоо шинжилээгүй, бүрэн шинжилээгүй юм асуудлууд бас яригдж байна л да. Тэгэхээр олон жил одоо ирэх барьж байгаа ухаан салбарын сайдуудын эсвэлтгүйхээс болоод зарим тохиолдолд ийм нөхцөл рүү иргэд орж байна. Иргэд гол хохирогч нь болоод байгаа. Энд дээр хөв шинэ ямар байр суурьтай байна. Тойргийн одоо танаа гишүүдэд одоо санал хүсэлтүүд ирж байна. Амьдрал ямар байна вэ? Яг нь ерөн зүгээр яг тойргийн гишүүдээс бас энэ төсвийн хууль дагаад бас багш эмчнэрийн цалингийн асуудал дээр бас нэлээд шүүмжлүүд хандаад байна. Бас жоохон ойлгомжгүй хэрэгжилт бас удаан байна гэж байна. Хоёрдугаар тус эрчим хүчний хязгаарлаж байгаа юм дээр бас маш одоо бас бухимдалтай байна л та. Яагааргүй чи эрчим хүч хязгаарлалт гэдэг бол цаана тэр одоо аж ахуйн нэгж байгуулах чинь хий цалин тавьж ийн гэсэн үйлдвэрлэл зогсож ийн гэсэн үг. За эргээд одоо нөгөө нөхцөл байдал яах юм бол чи хий төрөөс төлж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ одоо үндсэндээ эрчим хүчний энэ одоо либералчлалыг маш зөв оновчтой хийхгүй бол огцом шийдлүүд ирээд байгаа. Огцом биш үе шаттай шийдээд яг үндэ хэлэхэд одоо 8-аас 9 центээр үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг 4 центээр хэрэглээд тог тасархад бид нэр 20 цент алдаж байгаа. Ийм хэмжээний алдагдлыг бид нар хүлээж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр одоо ингээд нийтээр Улаанбаатар хөлдөл энээс ч одоо том гамшгууд бас хүлээж байгаа. Тэгэхээр яг зүгээр ерөн зүгээр цахилгаан эрчим хүчний их усруудын үед бид шийдэд явж байна. Тэ бүрэлдэхүүнээс эхлээд за энэ бол шийдлүүд ингээ гараа явж хахад дулааны их усрууд бол үндсэндээ хэцүү. Дулааны асуудал бол үндсэндээ цаашдаа орон сууцчдын бодлогыг бас үндсэндээ ингээ зогсон байдлаар оруулж байна. Хоёрдугаарт энэ утааны асуудал ч ерөөсөө цэвэр дулаан эрчим хангамжийн асуудал шүү дээ. Тэгэхээр ийм зүйлүүдийн ингээ цаашдаа үйлдвэрлэл одоо орон сууцчлах бодлого эрчимтэй явъя гэвэл эрчим хүчний энэ секторыг бид нар бодиттой яг нүүр тулах хэрэгтэй, хэрэглэгчээ бэлдэх хэрэгтэй, хэрэглэгч зөв мэдээлэх хэрэгтэй. Тэгэхгүй дандаа хэрэглэгчдийг нөгөө хүлээлт үүсгдэг эсвэл одоо ингээд улс төрөөс нь болоод харгалж явсаар хагаад одоо үндсэндээ гал унтрах байдалтай явах ямарч болцоог болсон. Энийг одоо зөв шулуух хэл хэрэгтэй. Тэгээд энэ дээр одоо нэг ганган нэр томьёо хэрэггүй дээ. Эрчим хүчний шинтгэл реформ гэж сүртэй юм биш зүгээр эрчим хүчний бодит одоо асуудалтайгаа нүүр тулаа шийдлээ ирээ л гэдэг яриагаар юммаар байна. Тэгэл нэг юм бодлоо ингээл хөөсрүүлээл ерөөсөө эрчим хүчний реформ ч гинүү шинтгэл ч гинүү удахгүй баг Монгол ус эрчим хүчийг экспортлдог орн болно энэ төр гээд баахан тархи угаагаад байдаг. Яг үндэ хэлэхэд бид чинь дотооддоо ч хүртэл эрчим хүчний хангамжийн асуудал маш одоо хүнд үйж хахад ийм байдлаар нөгөө иргэд мэдээлэл өгöd тахаар иргэд хүртэл итгэхгүй байхгүй. Итгэхгүй юм чи бодит яриа хэлцээрээ бид нар хийж чадахгүй шүү дээ. Шийдлүүдийг олж чадахгүй. Тэгээ ингээд дандаа улс төрийн сэдв болгож гангардаг ингээл нэг баахан рил удлаа үнэн постууд оруулаад иргэдийг тархиг угааж байгаа. Одоо бодит юм хэрэгтэй. Эмч нарын үндсэн цалин, эмч багш нарын үндсэн цалин нэмээгүйгээс болоод нэмэгдэл нь өмнөх одоо үндсэн цалингараа яваад байна. Тэгээ тийм учраас одоо бидний цалин нэмэгдэж тасагдах нөхцөл рүү орохоо ажил хаялт бол зарлаж